iOS 18.4 апдейт гарсан байна. За энэхүү апдейт нь гарахдаа iOS 18.3.2 суусан 3 төгшин iPhone SE-дэр үйлдвэрлэлийн системийн хэмжээ нь 329 ГБ-тайгаар бол гарчээ. За тэгээд апдейт хийхээс өмнө утсан дээрх сул зай нь 3864 ГБ байсан бол апдейт хийсний дараа 3851 ГБ болоод өмнөхөөсөө бол 130 МБ зайг бол одоо ингээд систем файл маань илүү эзэлдэг болсон байна. Үйлдвэрлэлийн системийн кодны хувьд 22E240-тэйгээр бол ингээд гарсан байна. Нийт бол 7 ширхэг шинэ эможитэй бол болсон. За тэндээс бол хамгийн онцлог одоо эможи нь бол мэдээж хэрэг бол энэ эможи бол байгаа. За тэгээд та нараас мэдж байгаах хэдэн ширхгийг явуулахаас хамаарат бас iMessage нэр бол өөрөөр бол гардаг. За бусад эможины хувьд бол одоо эдгээр манад л нэмэгдсэн байна. Шинэ эможинаас гадна шинэ бол аппликейшнтэй бол болсон. Тэр нь болохоор Apple Vision Pro гэдэг тустай бол аппликейшнд бол болсон. Хэрэв та нар мэдж байгаа бол мэдээж хэрэг цагны аппликейшн тустай байдаг бол ингээд Apple Vision Pro маань тустай ингээд аппликейшнтэй болсон байна. Татж аваад доторх одоо меню функцийг нь харуулъя гэсэн боловч Монголын одоо газар нутгаас татах юм боломжтой бол одоо байхгүй маань. Тийм учраас одоо би та нарт зүгээр одоо превью маягаар л одоо демо байдлаар л одоо ингэж харуулах. Settings рүү ороод доошоо гүйлэх юм бол application гэдэг байгаа. За application дээрээс хамгийн дээр нь мэдээж хэрэг одоо default apps гэдэг тухайн энэ гар утсан дээрх одоо мессежчгээд дуудлага хийхэд гэх мэтчлэн application-ы яг үндсэн гол application-ыг бол сонгож л мэдээж хэрэг болдог болсон. Энэ дэсэн дундаас бол орчуулгын translation гэдэг одоо application-ы хэсэг бол нэмэгдсэн байна. Би бол хараахан тийм одоо default-оор нь бол сонгоог байгаа. Тэгээд одоо тийм application хараахан алга. Тэгээд энийг бол нэмэлтээр ингэж бол сонгодог болсон байна. Application татчихлаа гэж бодоход дэлгэцэн дээрээсээ ингээд яг pause бол дарж болдог та нар бол мэдж байгаах. Ингээ pause бол дарчдаг. Тэгээ буцаагаад татъя гэх юм бол ингээд буцаагаад бол дарчдаг. За дан ганц яг эннээсээ гадна өөр яаж болдог байсан бэхээр App Store дээрээсээ ингээд pause-а дарчих юм бол resume гэдээ бас ингээд нэмэлтээр бол ингээд гарч ирдэг болсон байна. Тэгээд App Store application дотроосоо ингээд буцаагаад бас ингээд дарж бол ингээд болдог болсон байна. Тэгээд дан ганц дэлгэсэн дээрээ биш application дотроосоо бас ингээд дардаг гоё ингээд болжээ. Control Center-тэй холбоотой зөндөө гоё шинэ өөрчлөлтүүд бол орсон. За миний утсан дээр бол 2 сүлжээ бол дэмжих боломжтой. Тэгээд эхний сүлжээ маань бол 4 зураастай бол гараад ийн. За тэгээд нөгөө сүлжээ маань бол одоо 2 зураастай байгаа. Тэгээд хэдүүл энийг тоглол руу ойртоо харах юм бол яг одоо чиний байгаа сүлжээ чинь яг одоо ямар хуу хэмжээнд ажиллаж байгаа вэ гэдгийг энэ зураасаар бол ингээд шууд илтгэж байгаа гэж бол гардаг болсон. Тэгээд яг энэ дээрх тусдаа ингээд одоо датаны логон дээр бол тэр нь л адилхан харагдахгүй лээ. Тэгээд явандаа яг энэ дээр харагдаж байгаа зураас нь энэ дээрээ ч гэсэн яг адилхан бол харагддаг болох хаа гэж бол бодоод байна. Шинэ тоглолууд бол орж ирсэн байлээ. Ambient music гэдэг одоо унтахад зориулагдсан эсвэл одоо ингээд жоохон тайвширлын эсвэл ингээд жоохон бүтээлч бодлоо сайжруулах эсвэл ингээд одоо дотоод амар амгалангийн тухайн юм одоо дэм дөрвөн тоглол орж ирсэн. Энэ дөрвөн тоглол нь ямар учиртай вэ гэхээр за техникийн асуудлаас болоод яг одоо ambient music бол би тоглуулж болж чадахгүй байна. Тэгээд яг нэгийг нь сонгоод одоо яг control center-ээсээ тоглууллаа гэж бодоход хөгж маань бол мэдээж хэрэг iMan яваад бол эхлэн. Тэгээд дуусныхан дараа яг ер нь бол яг тухайн яг төстэй айн бол ингээд араараасаа ер нь бол яваалын гэсэн үг. Тэгээд энэ дөрвөөс сонгоод яг тоглуулж болно. Тэгээд би ганц яг юм одоо айл ерөөс ингээд араараасаа яваад ах юм ах гэсэн чи үгүй байсан юм байлээ. Тэгээд араараасаа бас ингээд төстэй айнууд ингээд яваад ах юм байлээ. Control Center дээр одоо дуу болон дэлгэцний одоо тодыг өөрчлөхөд тодорхой утгаас доошоо болох юм бол тэр манай одоо тэр лого маань ингээд шууд цагаарж байгаа. Яг тэгээ хангалттай ер нь бол одоо нэг цэг дээр очиод ер нь тодроод эхлэх юм бол буцаагаад ингээд шар өнгөтэй бол ингээд болж байгаа. Тэгээд энэ нь болохоор дан ганц одоо яг энэ яг дэлгэцнийхэн тод дээр биш одоо хөгжмийнх нь дуу нэмж хасдаг дээр хүртэл одоо харагдан. Тэгээд би бол одоохондоо харуулах бол боломж алга. Одоо дэлгэцнийхэн юм дээрээс л харуулах бол боломжтой байна. Тэгээд хамгийн одоо сул дээрээ байлаа их цагаанаар гараад тэгээд явсаар хагаад яг нэг энэ авд ирэх мөчтэй яг ингээд эргээд бол ингээд шаруулж байгаа. Тэгээд утасны маань загвар одоо нэг ночтой биш Dynamic Island-тай одоо утаснуудын хувьд бол одоо энэхүү iOS 18.4 үйлдвэрлэлийн системээс эхлээд одоо микрофон болон камерных нь одоо индикатор нь бол ингэж бол Dynamic Island-аас тусдаа ингэж бол жижигхэн цэгээр бол ингэ гардаг болсон байна. Энэ бас аюу гоё шинжилт бол санагдсан. Apple Intelligence бол мэдээж хэрэг одоо нэг цэгтэй апдейт болгон дээр маш сайн сайжруулалтууд бол багаар бол нэмэгдээд явж байгаа. За энэхүү 18.4-ийн хувьд бол одоо мэдээж хэрэг одоо хэлний сонголт нь бол одоо ихсэн байна. 8 хэл нэмэгдээд за тэгээ нэмэлтээр 2 одоо англи одоо хэл бол нэмэгдсэн. Одоо энэтэг англи хэл, Сингапур англи хэл бол нэмэгдсэн байна. За тэгээд үндсэн хэлнүүд болохоор Герман, Франц, Испани, Итали, Португал гэж нэмэгдээ. За тэгээд Ази улс орнуудаас Хятад, Япон, Солонгосын хэлүүд одоо ингээд Apple Intelligence дээр орж ирсэн байна. Control Center дээр бас ингээд
энэхүү 3 тохиргоо маань бол одоо нэмэлтээр ингээд орж ирсэн байна. Маш олон notification ирлээ гэж бодгоо тэрнийх нь хамгийн чухлыг нь харуулах тийм үү? Эсвэл одоо ингээд тэр бол notification-ыг базаад нэг өгүүлбэрт багтаах ч юм уу. Энэ одоо функц маань бас ингээд дахиад ер нь бол баг л сайжрах гэ ер нь бол яваалгаа. Тэгээд ер нь асуудалтай байгаа. Тэг ямар ч байсан iOS 18 4 дээр бол бас өмнөхөөс хамаагүй гайгүй байсан байх хэвээр шүү гэж бол одоо анзаарах хэрэгтэй. Keyboard-о гаргаад явах юм бол emoji-нууд маань баруун дэд болон Genmoji гэх одоо хэлбэртэйгээр бас ингэж бол ингээд гардаг болсон байна. Image Playground буюу одоо зураг үүсгэх тал дээр болохоор Sketch маягаар бас ингээд бас хардаг болсон байна. Энэ бас ингээд бас гоё шинэ функц ингээд бас нэмэгдсэн. iPhone 16-ын загваруудаас гадна iPhone 15 Pro Max маань ингээд Visual Intelligence буюу одоо камера ашиглаад яг юу вэ гэдгийг давхар хайдаг тэрхүү функц маань ингээд 18 4 дээрээс эхлүүлээд 15 Pro Max дээр ингээд орж ирж байгаа юм байна. Нэг зэгтээ апдейт ч гэсэн маш олон тооны security одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол зөндөө орсон байна. За Apple-ийн сайжруулах юм бол accessibility, accounts, AirDrop, audio, за тэгээд authentication service, одоо biometric kit, календар, core audio, core media playback, тэгээд core service, core text, curl гэдэг ерөөсөө маш их баг та харж байгаа. Focus, foundation, handoff, image IO, за тэгээд family, journal, kernel, live archive, live netcore гэдэг live XML 2, live XPC maps, mobile lockdown, internet extension, photos, Power Service гэдэг ерөөсөө Safari маш их байгааг та нар харж байгаа. Энэхүү 18.4 апдейтны үед бол яалтчгүй мэдээллийн аюулгүй байдал болон ингээд одоо баг фиксүүдийг агуулсан байдлаар бол одоо бараг 18-ийн бараг хамгийн том апдейт гэж бол би бол ингээд харж байна. Тэгээ мэдээж хэрэг хамгийн доор нь хийн ямар тусалцаа үзүүлсэнийг бол Apple-ийн зүгээс бол дурдсан байдаг. Үйлдлийн систем болгон дээр benchmark score-ыг нь бол яриа явж байгаа. За энэхүү 18 4-ийн хувьд одоо CPU хэсгийн хувьд single core score нь 2344 оноо. За multi core score нь 5708 оноо аваад ер нь бол одоо дунджаар авдаг онооноос бол одоо тос бүрчлэн 100 болон 300 оноо л одоо илүү авч чадсан. За GPU-с хэвд болохоор 18454 оноо аваад дундж авдаг бас 3 дахь iPhone SE-ийн авдаг онооноос бол одоо ойролцоогоор 1000 гаруй оноо л одоо ингээ илүү авч болж чадсан. Энэхүү хэсэг маань бол ер нь шинэ хэсэг гэж ойлгож болно. Яг мэдээлэл хүрэх зорилгоор бол та нарт бол ингээ ярьж явж байгаа. За CPU хэсэг дээр single core score нь iPhone 8 Plus утас дунджаар бол одоо A11 чиптэй утас маань 1054 оноо авдаг байх нь. За iPhone 10R буюу A12 чиптэй утас маань 1240 оноо авдаг байх нь. Би бол зөвхөн single core score ярьж байгаа шүү. За iPhone 10s Max болохоор 1281 оноо. За iPhone 10s болохоор яг адилхан 1281 оноо. За хоёрдугаар үеийн одоо iPhone SE маань 1647 гээд хамаагүй дээжилж байгаа бол та нар анзаарж байгаах. За дараагийн энгийн iPhone 11 болохоор 1690 оноо. iPhone 11 Pro болохоор 1708 оноо. За тэгээд iPhone 11 Pro Max болохоор 1720 оноо. За тэгээд энгийн iPhone 12 болохоор 2012 оноо. iPhone 12 mini болохоор 2014 2-оор илүү байгааг бол харж болж байна. За тэгээд Pro Max-аас илүү байгааг бол харж болж байна. За iPhone 12 Pro 2033 оноо. iPhone 12 Pro Max болохоор 2090 оноо. Бас мэдл Pro Max илүү оноо авч байна. За энгийн iPhone 13 2200. За тэгээд iPhone 13 mini буюу mini цагаар бас мөн адил илүү оноо авч байгаа юм надад бол харж орж байна. 2211 оноо. За энгийн iPhone 14 2242 оноо. За тэгээд үний дээр болохоор 3 дугаар iPhone SE бол орж ирж байна. 2245 оноо. За тэгээд түүний дээр болохоор iPhone 14 Plus орж ирж байна. Яг адилхан чиптэй 2246 оноо. За тэгээд iPhone 13 Pro болохоор 2300 оноо. iPhone 13 Pro Max мөн адил Max нь илүү байна. 10 оноогоор илүү байна. 2310 оноо. За энгийн iPhone 15 2559 оноо. Тэгэнгүүтээ iPhone 14 Pro Max болохоор 2561 оноо. За тэгээд энгийн iPhone 14 Pro болохоор дунд авч байгаа оноогоор Pro Max-аас илүү болж таарч байна. 2566 оноо л авч байгаа юм байна. За тэгээд түүний дээр болохоор iPhone 15 Plus 2566 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 2899 оноо. За тэгээд iPhone 15 Pro дахиад Pro Max-аас илүү оноо авч байна. 2908 оноо л авсан байна. Multi-core score-ийн хувьд болохоор iPhone 8 Plus 2202 оноо авсан байна. iPhone 10R 2255 оноо. iPhone 10s болохоор 2618 оноо. iPhone 10s Max-аар илүү байна. 2631 оноо. За тэгээд 2 дугаар iPhone SE 2922 оноо.
За энгийн iPhone 11 3588 оноо. За тэгээд 11 Pro загвар учраас арай илүү байна. За тэгээд 3770 оноо. Нилийн зайтайг та нар харж байна. За тэгээд Pro Max мэдээж хэрэг илүү авсан байна. 3842. За тэгээд энгийн iPhone 12 4489. За тэгээд мөн адил iPhone 12 mini дахиад илүү олон авсан байна. 4495 оноо. iPhone 12 Pro 4560 оноо. За Pro Max илүү оноо авсан байна. iPhone 12 Pro Max 4837 оноо. За энгийн iPhone 13-ын загварууд эхэлж байна. 5219 оноо. 13 mini дахиад mini загвар илүү оноо авсан байна. 5222 оноо. За 3 дахь үеийн iPhone SE болохоор 5249 оноо л авч байгаа манаа дунджаар. За тэгээд энгийн iPhone 14 түүний дээр нь 5473 оноо. За тэгээд 14 Plus түүний дээр 5484 оноотойгоор л байрлаж байна. За тэгээд түүний дээр 13 Pro л байрлаж байна. Хэдий өмнөх жилийнхэн загвар ч гэсэн Pro загвар учраас ингээ яалч үзүүлэлтэр бол дунджаар дээр нь гард юм байна. 5584 оноо. За тэгээд түүний дээр болохоор Pro Max орсон байна. 5627 оноо. За тэгээд энгийн iPhone 15 6386 гэж бас нэлээд дээшилж байна. За түүний дараа iPhone 15 Plus одоо энгийн 15-аас илүү авсан байна. 6417 оноо. За тэгээд iPhone 14 Pro Max 6533 оноо. iPhone 14 Pro болохоор 6562 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 7204. За тэгээд энгийн iPhone зүгээр Pro Max биш, энгийн iPhone 15 Pro болохоор 7235 оноо л ингээ авсан байна. GPU хэсгийг бол сонирхож үзцгээе. За iPhone 8 Plus болохоор 5336 оноо авсан. За iPhone 10s GPU хэсэг дээр 8182 оноо. Бүр хамаагүй дэвшилсэн байна. За iPhone 10R 8200 оноо, iPhone 10s-ээс илүү байна. За тэгээд түүний дээр iPhone 10s Max 8219 оноо. За 2 дугаар iPhone SE 12741 оноо. За 4 оронтой тоогоос 5 оронтой тоол болж байна тийм үү. За энгийн iPhone 11 13356 оноо. За 11 Pro болохоор 13527 оноо. Чүд дэвшилсэн байна. За тэгээд iPhone 11 Pro Max хамгийн дээдлийн загвар 13552 оноо. За тэгээд iPhone 12 Pro болж байна. 15913 оноо. Гэсэн чинь түүний дээр iPhone 12 mini 15936 оноо. За тэгээд энгийн iPhone 12 нэлээд дэвшилсэн байна. 15993 оноо. За тэгээд iPhone 12-ийн дээр дундаас хамгийн дээд нь iPhone 12 Pro Max 16109 оноо авсан байна. За одоо 13-ын загварууд руу орж ийн. iPhone 13 mini доошсон байна тийм өмнөхтэй харьцуулахад зэвсэг бүсэгтэйгээ 17340 оноо. За тэгээд 3 дахь үеийн iPhone SE 17382 оноо. Энгийн iPhone 13 түүний дээр ороод 17478 оноо. iPhone 13 Pro Max 19888 бараг 20000 болох чинь. За түүний дээр болохоор энгийн Pro л орсон байна. iPhone 13 Pro 19925 оноо. За энгийн iPhone 14-өөс эхлээд GPU хэсгийн хувьд бол 20000 оноо л давж байна. 20213 оноо. За түүний дээр 14 Plus бол орсон байна. 20260 оноо. За iPhone 14 Pro Max 22400 оноо авсан байна. За түүний дээр энгийн одоо зүгээр Pro загвар орж чадсан байна. 22435 оноо. За одоо iPhone 15-ын сүүлийн 4 загвар орж ирж байна. За iPhone 15 энгийнх нь 2246 оноо. iPhone 15 Plus орсон байна. 22543 оноо. За түүний дээр болохоор iPhone 15 Pro биш, iPhone 15 Pro Max орсон байна. 27010 оноо. Бараг 30000 ороо шахаж ирж байна. За тэгээд хамгийн дээдлэлт нь дунджаар авж байгаа оноо одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар iPhone 15 Pro 27105 оноо л ингээд авчээ. Үзэгч нараасаа би бол өстой ганцхан мэйл банк хүсдэг. Хэрвээ та нар яг энэ хүү iOS 18 4 үйлдвэрлэлийн систем л ингээд одоо апдейт хийсэн бол одоо та нарын гар утсан дээр батарейны хувьд болон одоо үйл ажиллагааны хувьд хэр байна вэ гэдгээ одоо комент дээр бичээд ямар утсан дээр вэ гэдгээ одоо голчилж бичээд бусдтайгаа бол ингээд дандаа хуваалцаж байгаарай. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. За энэ 7 хоногт багтаад дараагийн iOS 18 4.1 гэдэг үйлдвэрлэлийн систем бол одоо гарах нь бараг тодорхой болж байгаа. За тэгээд түүний дараагаар бол одоо 18 5 бол ер нь бол гарах бах. 18 4 2 гэж бол хараахан гарах бах. За тэгээд хөгжүүлэлтийн үйлдвэрлэлийн системүүд болохоор iOS 18 5 developer beta 1 дээр бол явж байгаа. За тэгээд бас энэ 7 хоног дотроо багтаад developer beta 2 нь бол одоо iOS 18 5-ыг бол ингээд гарч байгаа. За тэгээд ер нь бол 5 сарын дундаас 5 сарын сүүлийн ер нь бол хооронд iOS 18 5 үйлдвэрлэлийн систем нь бол гарна гэж бол ингээд бодож байна. Өмнөх яг iOS 18 3.2 бичлэгний доор мэдээж хэрэг хүмүүс өөрсдөө санаачлахаараа одоо 18 4-ийн батарейны репортыг бол хийсэн байсан. Тэрэнд бол би маш их баярлж байгаа. Тэгээд энэ бол одоо коммуникац бол өөрийнхөө 12 Pro дээр бол одоо
гацал даалга, хал даалга, батарейн асуудал байна гэж одоо өөрийнхөө 12 Pro-г бол бичсэн байлээ. Тэгээд энд бол байл маш их талархалж байгаа. Ингээд тусад нь 18.4 гарааг багт хүртэл ингээд 18.4-ийн талаар репортыг хийлнэ гэдэг бас их гоё санагдсан. Энэхүү iOS 18.4 гэдэг апдейт рүү батарейны хувьд ер нь ямар байна вэ гэдгийг бол маш олон репортыг би бол олж чадсан. За ер нь бол цагаан хэсэгт бичигдсэн утаснууд маань бол ер нь бол зүгээр буюу ер нь бол сайжирсан гэж бол ойлгож болно. Өмнөх 18.32-тойгоо харьцуулахад за хар дээр бичигдсэн одоо утаснууд маань болохоор ер нь бол апдейт хийгээд хэрэггүй 18.4 дээр батарей нь мууцсан, өмнөхтэйгээр харьцуулахад мууцсан гэсэн ойлголтыг бол илтгэж байгаа шүү. Тэгээ ер нь цаашдаа яг энэ форматаар ер нь бол яг би ингэ бичээ явах. За тэгээд iPhone 10-аар 2 дахь үеийн iPhone SE, 12 Pro Max, 13 mini, 13 Pro, 13 Pro Max, за тэгээд 3 дахь үеийн iPhone SE, энгийн iPhone 14, за тэгээд iPhone 16 Pro Max гэдэг энэ гар утаснууд бол iOS 18.4-ийг апдейт хийхэд бол ингээд айлтгүй байна. За тэгээд ер нь бол дэмий шүү гэдэг дээр iPhone 10s орж байгаа маань энгийн 11, 12, 13, 15 ороод за тэгээд 15 Pro, 15 Pro Max, за тэгээд энгийн iPhone 16, за тэгээд iPhone 16 Pro-нууд бол батарейны хувьд бол таар байна гэдгийг бол ингээ олсон байгаа. Тэгээд ер нь бол өмнөх iOS 18.3.2-тай репортуудыг ерөнхийдөө харьцуулаад уншаад бүгдийг нь олж явж байхад бол бас ч гэж 18.4 учиртай 18.3-ыг 18.3.2-ууд дээрээс ер нь бол бас батарей бол нэлээд их зүдсэн байсан ялтчгүй. Тэгээд тэрийг бол би олж тухайн үед олж мэдчихээд ер нь айгу модж байгаа юм да гэсэн боловч ямар ч байсан энэхүү iOS 18.4-ийн хувьд бол одоо ингээд бас ч гэж нэг арай гайгүй болж ирж байна.